Намсрын банзрагчийн зохиол 40-од оны Жавар 16 дугаар хэсэг 1943 оны 1-р сарын 3-ны өглөө тэнгэр цэлмэг Жавар тажигнсан сүрхий хүйтэн байлаа. Хотын годомж талбайд тарьсан цөөвтөр улиас бургасны мөчөрт цан хүүрэг баарцаглан тогтож годомжинд цас мөс холилдон гөлийсэн нь эвгүй гიშгвэл халтарч унмаар болжээ. Нээслэл хотынхон өвлийн өглөөний манан уур холилдсон хүн дагарыг дөргөн хөнгөнсөн үйлдвэрийн яндангийн дуугаар цагаа баримжаалан ажил үйлстэй шамдан орцгоо. Ханд 3 жил явсан замаараа догшин Жаварт хайрвалган явсаар комбинатын ойролцоо ирэхэд ууруута улам ихсэж хэдий тэнгэр цэлмэг байсан ч бүүдгэр сөөмгөр болсон мэт санагдав. Газар доогор тавьсан уурын хоолооноос уур савсаж, хавийн байшин барилга бүгд цантаж цагаан сарал болж эрвит сэрвэх төрхөн мод хашаанд зузаан цам баарцаглан хөлдсөн нь сүртэй харагдана. 8 цагийн яндангийн дуутай уралдан үйлдвэрийн хаалгыг татан орвол өөдөөс нь халуун уур нэл хийж нүүр халуу өргөв. Ээж нэгт нь барглан ирцгээжээ. Тэд өвөр хоорондоо инээж шууган хувцаан сольж байна. Ханд дээлэн тайлж ажлынхаа халаадыг өмсөөд суур машин руугаа ирэхтэл ажилчдаа төр цуглано гэж ээлжийн мастер нь хашгирав. Ажилчид мастрын өрөөний үүдэнд бөөгнөрөхөд мастраас гадна нэг танихгүй хүн хурч ирлээ. Мастер нь ажилчдаа нүдэрээ бүртгэн харснаа. "Хотын намын хорооны ажилт нь таниулга хийн" гэд хажуудаа зогсож байгаа хүнөөд харав. Тэр хүн өврөөсөө хідэн хуутас цаас шажигнуулан гаргаж түүнийг харснаа хоолоогоо засаад "Нөхөд ажилчдаа Зөвлөлтийн Баатар улаан цэрэг ижил мөрний хөвөөнд орших Сталинград хотыг Германы дээрэмчдээс хамгаалан хэдэн сарын турш ширүүн тулдаж одоо уул хотын дэргэд дайсны үлэмж их хүчийг бүслэн хаагаад сөрөн устгаж байна. Зөвлөлтийн улаан армийн ялалтыг хурдсахын төлөө манай ард түмэн зүйл бүрээр тусалж байгаа. Манай ард түмний хөрөнгөөр бүтсэн овсгалт Монгол танкын бригад болон ард олны бэлгийг байлдаж байгаа улаан цэрэгт хүлээлгэж өгөхөөр маршал Чобилсон тэргүүтээ төлөөлөгчд зөвлөлт холбоот улсад явсныг та нар сонин хэвлэлээс уянссан бизээ. Одоо улаан цэрэгийн 25 жилийн ойгоор бүх ард түмний бэлэг хуралдуулах ажил эхэлж байна. Иймд үйлдвэрийн ажилчин та бүхэн энэ бэлэглэлийн ажилд идэвхтэй оролцсон гэж итгэж байна гэв. Манай ажилчид учир ёсыг сайн мэдэж байгаа. Иймд хэн юу бэлгэлэхээ бошуухан амлаж бичүүлээд ажилдан оръё гэж мастер хэлээд цаас харандаахан бэлдэв. За би зөвлөлтийн улаан цэргийн 25 жилийн ойгоор явуулах бэлгийн хөрөнгөнд зориулан 2 сарынхаа цалин туслая гэж хамгийн түрүү насан авгай санал гаргав. Мастер түүний амлсныг бичиж аваад өөрөө хоцорчих вэ гэсэн мэт нөхдөд харснаа. "Бэ 1000 төгрөг 2 мар бэлэглэнэ" гэлээ. Ажилчид шаардуулж шахуулсан ч үгүй 1-2-3 сарын цалин, моримал, алт мөнгө бэлэглэх санал гаргав. Цуглаан дуусаж ажилчид тус тусынхаа машин өөд яран явцгаалаа. Хантыг машиныхаа дэргэд ирээд асаах гэж байтал бадарч хажуугаар нөнгөрөхдөө "Чи чэнхэг багшаан дуурайгаад 2 сар хоосон явахар шийдвүү" гэхээр хандын зэв өхөрч түүний ханцуунаас нь барин авч "Чи юу бэлэглэв?" гэж асуужээ. Бадарч хүмүүсийн араар нуугдас хийж байгаад чимээгүй өнгөрөх шиг болсныг ханд айтсан юм. Бадарч доогсон янзтай нэмсэглэн "Бөөстэй дээлээ өгөхгүй юм бол өгсөөр байгаад хамаг юмаа дуслаа шүүд" гэхэд хандын бие зарс хийж "Чи юу ярьж байна? Тэнд бидний төлөө олон аавын хүүхэд амиа алдаж байхад" Бадарч үгийг нь таслан мөрөөр нь тэрэн авч "За тоглосон юм. Гэхдээ тэр хол болж байгаа дайм бидэнд ямар хамаатай юм?" гэв. Ханд түүний тэврэлтээс мултран "Чи ийм бодолтой хүн байсан юм би" гэвэл Бадарч дахин тэврэх гэж оролдон "Хонгор хайртай бүсгүй минь ховлох гэж байгаа юм биш вэз? Чамайг яах нь вэ гэж янз их чинь үдсэн юм. Түүнээс биш улаан цэрэгтэй туслалгүй яах вэ? Би та нар шиг хэдэн халтар төгрөг өгөхгүй. Үнтэй цайтай алт мөнгө бэлэглэнэ" гэв. Ханд түүнтэй мармар гэж цаг алдахыг хүссэнгүй машинаа асааж "Тийм бол сайн, явж ажиллаа хий" гэв. Бадарч түүнээс холдон зулах цэх рүү явж байхдаа "Мэнэ энэ ам уу? Санаж бодсноо хэн хүнд хамаагүй хэлчих гээд байх юм. Одоо ч намаа татаж явахгүй бол хэцүү шүү дээ.
энэ ханд ихэнх хувьсгалж болоод байгаа юм. За яах вэ? Хэрэг үг ороогдвол өөр хүн сонссон биш, өөрийг нь эргээд ноцондоо гэж бодлоо. Баатар ч бодож санаж явдгаа ийхүү санамсаргүй хэлчихэд түүнээсээ ихэд айж имээдэг байжээ. Тэр угаас үйлдвэрт ажиллах хүсэлгүй тул хамт ажиллаж байгаа нөхдөө үг хэлээр өдөж, болбол хандаа ажил тасалж гадуур чөлөөтэй тэнхийг хүснэ. Түүний муу нөлөөнд ханд мэтийн хөөхнүүд яавч орохгүй гэдгийг мэдэх авч тэдэнд сайн хүн болох гэж хамаагүй борчгаад амаа барьдаг байлаа. Дан эхэлсэн өдрөөс хойш үйлдвэрийн ажилд илтгэн байж голцоо илүү цагаар ажиллах болсон нь түүнийг ихэд бохимдуулна. Энэ бохимдлын тайлах гэж дайралтсан бүхэнд эвгүй үг хэлэх нь элбэгшжээ. Баатар ч эсэг шигээ дамын 8-чин болж мөнгө төгрөгөөр туйлж явах юмсан гэж хичнээн хүсвч эцэг нь түүний голоод арилжааныхаа ажилд бараг оролцуулахаан болж цаг тайван биш байгаа үед олон таван өггүй үйлдвэртээ ажилласан болоод хоргодож бай гэх болжээ. Тэгэхээр нь хэрдээ өширч эцгээсээ нууж дэл сулрим худалдаж заримдаа ажлаа таслаад зах дээгүүр тэнэ. Ингэж яваад ноднын хавар зах дээр базар гэд хүнтэй танилцсан ажээ. Баатар ч нэг мөнгөн хэд хутга аваасаа нууж аваад худалдах санаатай зах дээр явж байгаад базарт зарсан юм. Тэр хутгийг Бадарчин эцэг их хямдхан авсан бөгөөд хэдэн төгрөг болгох юмсан гэж ярьж байжээ. Бадарч хутгаа базарт их хямд өгсөн ч гэсэн эцгийнхэн авсан үнээс доогуур өгөөгүйдээ нүур бардан байжээ. Базар мөнгө сайтай хит хутгийг танихгүй залуугаас сул авчгаад түүнийг 8 буцаж магадгүй гэж санан гуанзанд дагуулan орж хоологч арх ард альсан юм. Бадарч нэлээд цогтоод өөрийнхөө үүх ажил төрөл эцгийнхээ тухай хүртэл ярьж панц 8 хийх сонирхолтойгоо нуугаагүй үлээ. Базар 8-ны ийм түнштэй санамсаргүй дайралтсандаа ол зурхаж байжээ. Бадарч дамын 8 хийх дуртай боловч маш гэнэн хүнээс хожихыг бодовч яаж хожих аргаа мэдэхгүй учраас түүгээр юм худалдуулах юм уу? Эцгийн үнэтэй цайтай эд хөрөнгнөөс хямдхан авч болно гэж санаад сүрхий зузаан болохыг хүсэж дараа хаана хизээ уулзахаа товолжээ. Тэгээ тэр хоёр сайн өдөр болгон зах дээр болцсон уулзаж улам танил болов. Базар түүгээр хэд хэдэн удаа машины сэлбэг хэрэглэл худалдуулжээ. Харин нэг ашигтай тал нь гэвэл Бадарч хувийн машинтай хэдэн хүн таних учир машины сэлбэгийг заавал захаар барьж явуулгүй тэр хүмүүсийн гэр орноор худалдах боломж олдсонд Базар их баярлсан болов. Бас Бадарч заримдаа эсгийн гутал ноос ус үйлдвэрээсээ сэмхэн авчгаад түүнийг нь Базар борлуулсан ч удаа бий. Ийхүү ашигтай 8 хийдэг болсон нь тэр хоёрыг ах トゥ шиг дотн болгожээ. Бадарч сүүлийн үед Базартайгаа уулзаж амтсангүй. Ирэх бүтэн сая өдөр бас ажиллах болсон нь түүнийг их л бачимдуулж байлаа. 1-р сар дуусах төхөж цагаан сар ойртсон боловч жавар тачхинсан хэвээр бөгөөд хаяа цас нэмж орно. Цас орсны маргааш нь заавалчгүй их үйтэрнэ. Цагийн зот руу хахирын гадна дайны сүудэр хизээ арилах нь мэддэхгүй. Түүний уршиггай хүн ардыг улам зовоож байлаа. Өдөр өнгөрөх тусам эд бараа идэж уух юм улам ховордож. Чанах цай татах тамхиар тасарч тамхи цай ирд сурсан хүн нийслэл хотын төм төжигнэж бомбожгонсон их хөлийн газар зах дээрч олширч хаяа нэг тамхи цай барьсан хүн дайралдвал үн хаялцсан булаалдан авах болжээ. Дүнсэн тамхи 100, цай 150 төгрөг хөрч байна гэж дуулдавч тэр нь бас олдохгүй. Гурил бодоо ёстой нүднийг юм. Харин ажилчин албан хаагчдад сард 1-2 удаа хэдэн килограмм бүдүүн хар гурил хуваарлан олгоно. Энэ бүхний ховор зэвэр мөчиг тачиг байгаа нь зөвхөн дайны уршиг гэдгийг бүхнээр мэдэх тул дайн л бошуухан дуусаасаа гэж хүсэмжлэн дайны тухай сонин хөвлөлд нийтлэгдсэн мэдээсэлтийг нягцсан уншиж зөвлөлтийн цэрэг давшиж байна уу, ухарч байна уу, Германы цэргийн хүч чадал хэр байна гэдгийг мэдэх гэж оролдоно. Цагийн айс хүнийг төвчээртэй, тэсвэртэй, хатуучил зоригтой болгодог ажээ. Дайны нөхцөлд шахаж шаардсан ажил оволцож амрах гихчийг бараг умартан өлөн зэлмэн байлаач гэсэн гутаж гунилгүй зориг хүчээ хөвчлэн зүтгэж байгаа нь 40-од оны манай ард түмний нэгэн гайхамшигт бахархал болж байлаа. 40-од оны дайны хүнд хүчээр дарамт нь хүн төрлөختөнд учирсан хахир хатуу хүйтэн догшин жавар байсан билээ. Хорвоо ертөнц хямран донсолж хар цагаан хоёр хүч ан ман үзэлцсэн байгаа нь хүн төрлөختний хувь заяаг шийдэх ёстой байлаа. Үнэн шударга ёс ялж
Үе олноороо амар сайхан жарган суух уу? Фашизмын хар хүч дийлж, үнний наран мөхөж, үхэл зовлонд унах уу гэдгийг зөвлөлтийн ард түмэн шийднэ гэж хүн төрлөختөн ширтэж байв. Хүн төрлөختнийг айлхан чичрүүлсэн аимшигт жавар уйсан зөөлрч, энх хамгаалангийн уйлрал эхлэнэ гэдэгт шудраг түмэн бат итгэж байсан юм. Дайны энэ жавраас гадна 40-од оны хэдэн жил дараалан сөрхий хүйтэрч хүн ардыг бас зутрааж байсан билээ. 40-од оны энэ жавар хүн ардыг хэдийгээр туйлдуулан ядрааж байлаач өвдөх согтгоогүй юм. Харин энэхүү догшин жаврыг улаан нүрээрээ хинэггүй сүрэн зогсож, жаврын мөсөн шилбүрт тас ороолговч, дайлдралгүй зориг хатуужилтай урагшаа жаргалын өндөрлөгөөд давчиж байсан юм. Дайны үеийн хүнд хүчрийг нуруунд дээрэн үүрч, нийтийн хэргийн төлөө зориг төвчээртэй зүтгэн баатарлаг авьяа байгуулсан хүмүүсийн түүх намтар нь хожмын үр садд нь даган дуурайх бахархам үлгэр жишээ болон үлдэнэ гэдгийг зохон тэмдэглээд өмнөх үйл явдлаа цааш нь үргэлжлүүлэн өгөөлье. Цэрмаа инээ талцсаар ороод ирэв. Ханд түүнийг ийм баяртай байхыг танилцснаасаа хойш бараг мэдэхгүй юм. Цэрмаагийн сэтгэл тун их догдолсон, хэмжээлшгүй баяртай байгаа нь нүүрэн дээр нь бичээстэй байв. Тэр хандын сугаар тэврэн дүүгүрдэн эргүүлснэ. Анхныхаа шалгалтыг онцоглоо гэхэд ханд бас баярлан түүний гарыг чангатгаад "Юутай сайхыг хэрэгв? Чамаага юугаар шагнах вүлээ?" гэвэл Цэрмаа түүнийг тавьчихад "Би ихний шалгалтанд яах болоо гэж айж байлаа. Шалгалтаа орс хэлээр өгсөн. Манай ангид орс хэлэнд хамгийн муу нь би байх. Гэсэн ч дотор өвчний хичээл урьдан заалгаж байсан юм болохоор мэдэх орс үгээ эвлүүлэн байж яриад л байсан. Багш маань намайг уг нь баг юмч байсан гэдгийг сонсоод ч тэр баахан юм асууж байгаад онц тавьсан. Энэч хамгийн ихний алхам. Улсын их сургуулийн өндөр босхийг алхан орох гэж мөнчих мэрийсэнтэй" гэж ярьлаа. Ханд түүнд халуун цай аяглан өгч авдраа уудлан аль явнгарын авсан хатаж шамшилсан евэн гаргаж тавглав. Цэрмаа инээд алдан хатсан евэн мэрж цай уугцуураа "Ханд минь чи сургуульд орохыг бод. Ажиллахын хамтад суралцаж болно шүү дээ" гэвэл ханд муухан инэв хийлж "Наад шиг баг сургуульд сууж үзээгүй хүн яаж дэлхэв?" гэв. "Юу гэсэн үг вэ? Чам шиг их ном уншдаг хүн ховорхон. Тэр уншсан номын ачаар ухаан бодолчин тэлж ертөнцийг ухаарах бэлгийн нүдний хараа чинь улам сарвшин холыг харах болсон. Ажилчин залуучуудын оройн сургуульд таслалгүй явж өнөө багшаараа орс хэлээ улам сайн заалгаж бай. Энэ дайнчныг дуусаж инх цаг ирнэ. Тэр үед ямар нэгэн сургуульд орно шүү дээ. Би чамтай аль байдгаараа туслана. Ямар нэг тодорхой мэрэгчлээ болвол сайхан л байна. Гэхдээ би үйлдвэрээс хизээж гарахгүй. Үйлдвэрийнхээ мэрэгжлийн дагуу сургуульд орохгүй юу? Тийм сургууль зөвлөлт улсад байдаг гэсэн. Тийм сургуульд явах аз таарахгүй бизээ. Хазаар болохгүй. Авиа суралгаар болно. Чи ямар ч боловсралтай хүнээс дутгааргүй юм мэддэг болж байгаа. Улам хичээх хэрэгтэй. Угаасаа дэвсгэргүй болохоор хэцүүхэн байна. Гэлээч гэсэн мэрийхэрээ мэрийч байна." Тэр хоёрыг инхүү ярилцаж байтал дорж хүрээд ирэв. Ханд баяртай нэмсэглэн "Цэрмаа маань анхныхаа шалгалтыг онцгоод иржээ" гэвэл дорж "Тийм үү, болж дээ. Бусад шалгалтаа онцохыг бодох хэрэгтэй" гэснэ. Нэг аяг цай уучгаад "Би явуулгүй горгүй. Ажилчдын сайн дурын морь отрядын хичээлтэй. Төмтөөс хүн ирж шалгана гэсэн" гэд өндөлзөв. "Яана хоолоо хийж амжаагүй байдаг" гэж сандран хэлбэл "Яах вэ хөө? Би тийм их удахгүй байх" гэд дорж гараад явчихв. "За, би ч харъя. Аав ээжтэй онц сурсан сонино сонсгож тэднийг баярлуулъя" гэд Цэрмаа бас гарлаа. Ханд хоол хийх санаатай хэдэн өдрийн өмнө шигсэн хар гурлаан үзвэл дууссан байхаар цахаас авсан нарийн шигшүүрээр бүдүүн хэвэг шигшлээ. Хэд хоногийн өмнө доржин албан газар нь 10 кг хар гурил хуваарлан өгсөн ажээ. Бас хандад 5 хил гурил өгчээ. Тэр хоёр хуваарт гурлаа дахин шигшгэд аваа нарийн гурил гарах боловч тал хувь нь эдхийн аргагүй хэвэг болно. Түүгээр ямар ч хоол хийхин аргагүй. Шигсэн гурил нь боровтор өнгөтэйч амттай хоол болно.
Энэ өвлөөс хот хөдөөгүй хар гурил идэх болсон тул айл бүр шигшүүр хайж захын дамчид шигшүүрээ бас үнэт оруулсан юм. Олон амбултай айл тийхүү шигшгэд тал хувь нь хэрэгцээгүй болох тул шигшилгүй боо борцог хийн. Тийм боо борцог нилээд гашуувтар амттайгаас гадна хоолой ам урчих гээд сандаргана. Өөр гурил олдохгүй болохоор хар гурилаа голон идэнэ. Хар гурил нь ч бас тийм элбэг бас хоршоо дэлгүүрт баг гарахгүй. Албан үйлдвэрийн газар хороо хорины хэмжээгээр өрхийн доторх хүний олон цөөнийг харгалзан хуваарлан өгдөг болжээ. Харин хятадын дэлгүүр мохлог гуанцныхан дайны өмнө юм уу дайн эхлэнгүүд хоршооны гурил будааг бөөнөр навч хадгалсан тул юм ховордоод ирэхээр нөөж хадгалсан гурилаараа амттай боов талах хоол хийж өндөр үнээр дамлан худалдаж байв. Тэр үнэн талисан боов шооноос авах нь цөөнч гэсэн аргагүй хэрэгцээтэй үед авахаас өөр аргагүй болно. Энэ өвлөөс цай бүр тасарч доржих цэрмагийнх сандарч байтал ашгүй базар хоёр гэрийн дунд нэг цай өгч гялалгажээ. Дорж үнийг нөх гэхэд би ийм юмд царай алдах хүн биш. Чи намайг юм хурааж нөөсөн баян тарган панц чинь 8 ачин гэж бодно уу? Мөр зэрэгцэн тулдаж авсан нөхрөө гэж санна уу? Өөрөө мэдээрэй. Альч талаа бодсон Цэрмата хоёрт туслах үүрэгтэй хүн гэж хэгжүүрхэн хэлээд мөнгийг нь буцааж өгсөн юм. Дорж эсрэгт явхаас өмнө тамхи татаж сурсан учраас одоо тамхиар тасарч их л сандруу байлаа. Зах дээрээс өндөр үнээр хэдэн тамхи олж авсан боловч дахин захаар тамхи сураад явах зав чөлөө муухан байв. Дорж атах чимэх тамхи ханд булан цайгаа машид аргилах болов. Тамхины хорхооднууд аргаан барахтаа гаансныхаа бохийг хатааж туулан бастай хольж татахыг ханд хараад тамхи татаж сурна гэдэг саваагүй хүний зан юм. Түүнээс биш хоол унчих хэрэгтэй зүйл биш гэж бодовч дорж тамхигүй болцоход хоосон уута дахин гөвж байхыг хараад сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг энэ байхтаа гэж өрөвдөн хамт ажилдаг нөхдөөсөө тамхи сурахад өглөгчөөр бадарч тамхи өгч баярлуулсан юм. Тэгтэл хятадууд азуу гэдэг ургамал тарьж тамхи хийсэн нь тамхичингуудад овоо хэрэг болж ол цайгчдад аятайхан завшаан болжээ. Ханд төмпөн хар гурил шигшиж дуусаад нөхөртөө аятайхан хоол хий гэж бодлоо. Ямар хоол хийх вэ? Сайхан хоол хийх юмсан. Ойрдоо голцоо шөнийн ээлжинд явж заримдаа ээлж дамжин ажиллаж муу нөхөртөө олигтой хоол хийж өгөөгүй. Хөөрхий минь нодон намраас хойш их өөр болсон шүү. Хийсэн гимээ хуурамч гоё үгээр намжлан арилгах гэснээс үйл ажиллаараа засаж чадвал болно гэдгээ бид хоёр олон таван үггүй ойлголцсон. Би ч түүнийг ямар нэгэн гим хийгээгүй юм шиг таг мартаж тэр талаар ганц ч үг дурсаагүй. Тэр явдал тэгээд л өнгөрсөн шүү дээ. Би тийм явдал ерөөс болоогүй гэж бүр мөсөн мартахыг хичээж байна. Харин Цэрмаг үнзгий бодолтой хүн болохоор дандаа л дальдчиж гэлбэлцэх юм. Над шиг мартах гэж хичээвч би чамдаа гим хийсэн шүү дээ гэж нүд нь үргэлж хилээд байх шиг болох нь надад хэцүү санагдана. Дорж эр хүн болохоор бидэн хоёр шиг сэтгэл зовдгоо бололтой. Энэ хоёр нэгэнт гим зэмээ мэдсэн болохоор хуучин явдлаа сэргэн гих үндэсгүй бизээ. Гэвч энэ нь миний сайхан сэтгэл байж мэднэ. Цаана юу бодож явдгийг мэдэхгүй шүү дээ. Гэхдээ би энэ хоёрыг яасан ч хардахгүй. Амьдрах ёс хүний зан аран шин сэтгэл зүрх хаашаач холбирч мэднэ. За энэ талаар дахин бодож сэтгэлээ зовоогод юу хийн? Цэрмаа маань хань ижилгүй зовлонтой л байх юм. Нөхрөөсөө хагацаад 4 жил болох нь базартаа суухгүй шивдэ. Цаатах нь мөнч цөхрөлтгүй хөөцөлдөх юм. Би насаар ганцаар явна. Энэ хүүхдийг эцэг шиг нь сайн хүн болгол миний хүсэл ханах нь тэр. Санаа сэтгэл аж амьдралаа бодож өөр хүнд сэтгэлэн өглөөч гэсэн анхны хань анхны хайр шиг нандин сайхан юм энэ насанд дахин олдохгүй. Чинийхээ сайхан сэтгэлд хар толб суулгаж төрч гисэн жаргаж үзлээ. Одоо боллоо. Үйлийн үр намайг ийм болгосон. Үйлийн үр чи юу байх вэ? Дайны хор уршиг шүү дээ. Бодож санах юм минь эрдэм намсурч хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах үйлсэд насаан элтэл зүтгэх юмсан гэсэн хүсэл юм гэж саяхан ярьсан шүү. Бодтгол бодол шүү. Заримдаа сүрхий гунж гутах юм. Би түүнийг
хөгжилтэй цаваас сэргэлэн байлгах гэж хэрээрээ л оролдох юм. Дорч минь зовлонгийн нэмэглэх гэж сайхан сэтгэл гаргасан нь хальж хайр сэтгэлтэй болж бодолснаас хойш Цэрмаг нэг л хайхагч үсгэн болж хүндий холхон байхыг бодох болсон нь бороо юм шүү. Ханд ийм бодоод махан хөшөглөж гурилан зуурчгаад доржиг ирэхийг хүлээв. Нийслэл хотын дээгүүр манан уур удаа бүрхсэн зэврэн хүйтэн өглөө Цэрмаг хичээлдээ ирэхэд оюутнууд бөөгнөрсөн нэг сонин дамжуулан үзэж бөөн шууган болж байлаа. Сталинградын дэргэд Германы армийг бүслэн авч хяартлан буццагч. Германы 6 дугаар армийн командлагч фельдмаршал Паулюс тэргүүтэй генерал офицерууд олон мянган цэргэн цагаан туг бариад бууж өгсөн байна гэж эмэгтэй хүн шиг шингэн цагаан царайтай баг зэрэг бүлтгэрдүүнүүдтэй болд гэдэг залуу баярлан хэлээд барьж байгаа сонингоо Цэрмат өглөө. Сталинградын орчим Германы цэргийг өнгөрсөн оны сүүлчээс бүслэн хааж бүсэлтэй улам нарийсган Германы үлэмж их хүчийг 2 хэсэг болгон хувааж устгасан тухай дэлгэрэнгүй мэдээг тэр сонинд нийтэлсэн байв. Цэрмаа сонин унших зур дайчин дарга Сорокиныг дурсан бодлоо. Сорокин сургагч эх орны их дан эхэлснээс хойш сарын дараа нутагтаа очиод Цэрмаад бичсэн анхны захианд Москвагийн ойролцоо морьт хороо командлан байлдаж байна гэсэн ажээ. 41 оны сүүлчээр Москвагийн дэргэд болсон алдарт тулдаанд Сорокины хороо гарамгай байлдаж улаан тугийн одонгоор шагнуулсан тухай Москвагаас баруун тийш давшин байлдаж яваад хүн шархуулж цэргийн эмнэлэгт 2 сар хэвтээд дараа нь төрсөн нутаг Сибиртээ ирж сар гаруй амраад фронт руу явлаа гэж ноднон бас нэг захиандаа бичсэн юм. Фронтод очиод ямар ангид байгаа тухайгаа мэдгдсэн захиа ирээгүй тул Цэрмаа хариу захиа бичиж амжаагүй юм. Түүнээс хойш захиа ирсэнгүй бараг жил болоход Цэрмаагийн сэтгэл зовниж арай ам өргөцсөн биш байгаа гэж бодох болжээ. Гэвч тийм сайн хүнийг дайсны сум хөнөөхгүй заавал захиа ирнэ гэж одоо болтол горцсоор байв. Цэрмаа энэ тухай бодол хэлэн зогсож байхад оюутнууд ам аманда дайны тухай өөрсдийн бодол саналаа солилцсон маргана. Нутагт нь очино гинэ. Яалаа гэж эх орноос л хөөчихвөл дайнд буусах байлгүй гэвэл болд гараагаа зулзуулан фашист гэдэг чинь зэрлэг араат наасч дор. Тийм болохоор тэдний үр үнцийг бүрэн таслахгүй бол дахиад өндий. Дэлхийн 1-р дайнд Герман ялагдсан. Тэгээд яалаа. Хэдхэн жилийн дараа сэхэж бүр фашизм болж хувирсан шүү дээ. Хог ургамал хорт өвсөг үндсээр нь булга татаж устгахгүй бол дахин ургадаг шиг фашизмыг бүрэмсэн бошлохгүй бол дахин сэргэж улс түмнийг өөмөлж эхэлнэ гэж мэдэмхийрэв. Манай болдоч ийм ч биш цэрэг улс төрийн бодлоготон байвал таарах хүндэ гэж нэг нөхөр тоглон хэлбэл болдож уумалцсан. Улс төрийн бодлогоос хол хөндөй байж сайн эмч болохгүй гэв. Хонх чингэн дуугарлаа. Оюутнууд ангидаа цувран орцгоо. Цэрмаа их сургуулийн оюутан болоод хагас жил болж байгаа боловч ангийнхантайгаа дотн сайн танилцж амжаагүй л байлаа. Нэгэн ангийн 20 хэдэн оюутны дунд өөр шиг нь баг эмч байсан хүн нэгч байхгүй. Харин насаар ойролцоох хэдэн хүн бий. Ихэнх нь 18-9 хүүхдүүд учир Цэрмаа тэдэнтэй үе тэнгийн юм шиг үерхэн танилцсан ч үгүй. Болд зэрэг янз бүрийн ажил хийж байгаад сургуульд орсон хүмүүстэй арай илүү танилцсан юм. Цэрмаа оюутан болсон нь түүний амьдрал ахуйд ихэхэн нөлөөлжээ. Эмнэлэгт ажиллаж байхдаа авдаг цалин бодвол оюутны тэтгэмжийн хэдэн төгрөг хаанч хүрэхгүй болж аргагүй дэд аав ээж ах эгч нараас нь тусламж дэмжлэг авахд хүрчээ. Амьдрал мөчөг тажигхан байлаач гэсэн эрдэм сурна гэж зориглоснаас няцаж буцалтай нь биш. Тийм болно гэдгийг ч мэдэж байсан. Мөнгө төгрөг байлаач гэсэн өмсөж идэх, идэж уух юм ховор болохоор мөнгөний хэрэгцээ бага байлаа. Сайхан сэтгэлд ханд цалингаа буухаар хэд 3 төгрөг өгч хуваарт авдаг гурилаасан илүүчлэнэ. Арга барвал дайнд амиргдсан даргын бэлэвсэн гэргий. Өнчин өрийг нь харж үзээч гээд дээд газар өргөдөл өгвөл харж үзэн туслана гэдэгт итгэж байсан бөгөөд одоо тиймдээ хүрээгүй байгаа ажээ. Хэрвээ хань жилтэй байсан бол дайны энэ хүнд үед түшигтэй сайхан байх байжтэй гэж бодовч базрын залтайхан инээмсэглсэн тогтворгүй нүдийг хараад тэр сайхан инээмсэглэлийн цаана юу нуугдаж байдаг болоо гэж бодно. Тэгэд ч түүний удаа дараагийн гуйлтыг аль болохоор хойшлуулсаар өдий хүрчээ. Дорчтой нэг удаа учирч түүндээ ихэд гимшиж энэ тухайга хандад ич зовлгүй ярьснаас хойш
Ер нь заавал нөхөртэй байхын албагүй гэж бодох болж нэг насаар амьдралын ширэн урсгалыг зоригтой сөрж хүний дайтай амьдарч болно гэж бодох болсон юм. Одоо базрыг оролдох гэвэл энэ санаагаа хэлж эцсийн шийттэй хариу өгч сэтгэлийн мохор дэргэлдэх тэнэгэлзэх шийдэд зөксөн байдлаа үрд мартна гэж бат бодох болжээ. Базар үзэгдэж харагдахгүй 2 сар өнгөрөхөд санаа намарч гойж говьсаар бүр зөхрөнгөө бараад ашгүй холдлоо гэж бодож байлаа. Хууц сахалтай өндөр туранхай орос багш хүний биеийн анатомийн хичээлээр шалгалт авч эхлэв. Цэрмаа багшийнхаа хэлийг гүйц сайн мэдэхгүй ч гэсэн хүний биеийн анатомийн тухай хүн эмнэлгийн техникумд заалгасан учраас шалгалтаа студи айсангүй. Плет суглан авч жаал бэлдэж байгаад багшин өмнө очиод самбарт хадсан зураг дээр зааж тайлбарлан ярихад багш нь толгой дохиж байснаа нэмэлт нэг асуулт асуугаад онц сайн гэсэн дүн тавихад учиргүй баярлан танхимаас бошуухан гарлаа. Шалгалтанд орохоор хүлээж байсан нөхтөн шавж түүний дүнг үзэж ямар асуулт ирснийг нь шалгав. 2 хичээлд онц авлаа. Чи энэ жил онц гарах байх гэж болд хамгийн түрүүн баяр хүргэж гарыг нь чангаатгахад цэрмаа баярлаж догдолсонд өгч хэлж чадсангүй зөвхөн инээмсэглэв. Мэргэжлийн хичээлийг ч яах вэ? Аргалж болно. Орос хэлний шалгалтыг яаж давнадаа гэж үнэхээр айж байлаа. Одоо орос хэлнээс гадна бас яггүй 2 шалгалт үлдсэн ажээ. Тийм учраас эртхэн харж хичээлийн давтъя гэж бодоод гадаа гарвал базар үүдэнд нь зогсож байлаа. Цэрмаа түүнийг хараад нүүр нь халуун өргөн үүдээр үүмж байгаа оюутнуудаас ичж зовн. Сургуулаас бушуухан холдохыг хичээн олон хүний дундуур сурагчин хурдан алхахад базар хойноос нь гүйцэн ирээд "Сайн байна уу? Хичээл сурлага амжилттай бизээ. Шалгалтаа өгч байна уу?" гэхэд цэрмаа эргэж харснаа. "Сайн" гэж дуулдах төдий хэлээд мөн л түргэн алхав. Базар түүнээс хоцорсонгүй зэрэгцэн явж байхдаа "Чамайг эхнийхэн шалгалтыг онц сайн өгсөн гэж өчигдөр доржоо сонсоод их л баярлалаа. Тэгээд чамтай уулзах санаатай явж байна." Гэхэд цэрмаа нөхдөд харчихвээ гэж санаад эргэж харвал сургуулийн гадаа хинч байсангүй хаяа нэг хүн орж гарч байхаар санаа намарч алхаагаа удаашруулав. "Их сургуулийн оюутан гэдэг сайхан юм. Би бол уучрыг нь ч олохгүй сонин сайхан хичээл заадаг үзье. Хэдэн жилийн дараа сургуулаа төгсөөд зөвлөлтийн докторууд шиг мундаг эмч болно гэж бодоход халахын голд байлдаж явсан бид бүгд баярлан шүү дээ. Танд ажны энэ хүнд үед их сургууль байгуулаад манай улс ч сайхан хөгжиж байна шүү гэж базар олныг урсгав. Цэрмаа дуугүй явж байснаа. "Та ордоо үзэхдэггүй байсан хөтөө гадаа яваа юу?" гэж асууснаа. "Юунд ингэж асуувда? Намайг өөрийгөө хүлээж байсан гэж бодох үедээ" гэж гэмшив. "Хөдөө баахан тэнлээ. Бас гуйж байж хэд хоногийн чөлөө авч орон нутагтаа очиод ирсэн. Аавын бие таарах. Тэгээд чамтай уулзах чадсангүй олон хонцглоо" гэж базар түүний саяын асуултанд баярлаж байгаа бололтой хариулав. Цэрмаа түүнд хатуухан үг хэлж өөрийг нь хүсэж мөрөөдөж явдгийг бүрэн мөсөн болиулъя гэж бодож байсан боловч улаан нүрээрээ уулдсан хойно жохом юу гэж хэлэх учраа олсонгүй бантж орхижээ. Тэр хоёр явсаар сургуулаас холджээ. "За тэгээд сонин юу байна?" гэж базар яриа өдлөө. "Сонин юу байх вэ? Хичээлдээ шогшоодол таарч байна" гэж цэрмаа хайхрамжгүйхэн хариулав. "Сурна гэдэг ажил хийхээс амархан байдаг байхаа. Над мэтийн эрдэм номгүй хүнч санаамар байх юм та. Сурагч оюутан болсон болохоор цалин хөлс гэж авдаггүй биз дээ. Амин зуулагч нь хүндэрч мэдх юм. Гэхдээ яах вэ хөө? Намайг байсан цагт алцахгүй. Чи миний гуйж хүссэн зүйлд нааштай хариу өгөхгүй намайг мөнчих зовоож байна да. 3-4 жил чиний хойноос хөөцөлдөж байна" гэж базар их л царайчлангүй өгүүлв. Цэрмаа одоо л хэлэх гэсэн юм хэлийг шийдээд алхаагаа удаашруулан төр зогссноо. "Би олон талаас нь бодлоо. Бараг 3 жил бодсон. Тэгээд яаж шийдэв гэвэл таны ач тусыг сансан ч тэр сайхан царай зүс ааш зангийг чинь бодсон ч тэр ханилан сууж жаргалаа итлэх юмсан" гэсэн ч өөртөө дахин учрахгүй болсон хань минь хизээч хинтээч битгий ойрт гэж болшонд ороосоо тушаахад байгаа юм шиг санагдах юм. Таны хайр халамжийг хүртэх хувьгүй хүн байжээ. Та надад дахин хайр сэтгэлийн үг битгий хэлээрэй. Энэ бол миний эцсийн шийд юм шүү.
Хоёулаа үнээс хойш хайр сэтгэлийн талаар нэг ч үг ярихгүй. Фронтын сайн нөхөд хуучин таачид хിവэрээ явъя. За юу. Миний байдлыг зөв ойлгоно гэж найдаж байна. Танаас өөр хүнд сэтгэлтэй болоод ийм үг хэлж байгаа юм биш шүү. Хэрв нас барсан нөхрөөсөө өөр хүнтэй хандлах хувь тохиол байдаг юм бол тантай л нийлэх байсан. За, ийм байна да. Санаж бодож явдгаа олон дахин тунгаан бодож эцсийн шийттэй үгэ хэллээ. Өнчин өрөөсөн хувь заяагүй бүсгүй намайг сэтгэл санааны талаар тайван байлгахыг л хүсэх байна гэж учирлан ярив. Базар түүний ярихыг таг дуугүй чагнаж байснаа хэн гинтэл санаа алдснаа. Бэ ч ман азгүй хөө юм да. Таны хайр халамжинд жаргаж явах заяагүй байж. Өөр тол гамдж байна гэлээ. Халахын сайхан хүүхнүүд мунтсан биш. Хүүхдтэй бэлэвсэн хүүхэнтэй орооцолдож байхын хэрэг юу? Надтай нийлбэл жаргахаас зовх нь илүү болно гэж Цэрмаа хэлбэл. Үгүй юм аа. Хайр сэтгэл гэдэг хүнээс ханаагаар болдгүй юм байна. Чамайг Марти гэж хичнээн бодох тусам олон бодогдоод зовох юм. Эртний ерөөлөөр бит хоёр учирсан биз гэж бодож явсан юмсан. За яах. Чамайг би ойлгож байна. Хайр сэтгэлээ хүчээр албадаж болохгүй шүү дээ. Чамаас өөр хинч хэрэггүй. Энэ насандаа өөр хинэгч бодож хүсэхгүй. Гом би гоцон толгой явж энэлийн шаналн байх одонд төрсөн хүн байхаа да би. Бэбидээ хизээч ойртож болдоггүй. Эмээлийн хоёр бүрэг шиг бэбээ харан сэтгэлээр унаж явъя та. Гэт базрын хоолой зангирв. Цэрмаагийн сэтгэл хямран бужигнаж газар ширтэн алхахдаа энэ хүн надад үнэхээр дурлсан байх та. Хүүхдтэй хүнд дурлаад бүр зөхрөхгүй байдг нь хачин юм. Ёстой сэтгэл гэдэг тийм байдгийн болов уу гэж бодно. Тэр хоёр өөр юм ярилцсангүй явсаар Цэрмаагийн хашааны үүдэнд ирлээ. Цэрмаа санаа алдаад за буцтаа одоо бит хоёр хайр сэтгэлийн ямар ч холбоо байхгүй. Харин энгийн сайхан танил даач нөхдийн ёсоор манайхаар орж гарч байгаарай гэд гарыг нь шүүрэн авч нөхөрсгөр чангатгав. Базар голиснүүдээр нүүрөөд нь харснаа. Сүүлчийн удаагүй ганцхан үн сүлчгэлтэй гэвэл Цэрмаа ичингөөрэн царайн час улааж ийш тийш харвал ойрхов хүн байсангүй. Түүнд ойртон хацраан төхөөлөв. Базар шовхитэл үнсчгээд аяндаа гарсан нулимсаа арчхад Цэрмаа ихэд өрөвдөн цолтой л уйлчихсангүй нүрэн буруулав. Базар түүний сэтгэл уяран хөдөлж байгааг дорхноо мэдэж за эртээ ордоо. Чамаага сайн сайхан амьдрахыг л ерөөх байна. Чамгүй энэ хорвоог барах арга байхгүй. Жи намайг цаалгүй хайр дурлаас болж гэж үхэнц дуугаар хэлбэл Цэрмаа дүрлийн харж юу гэсэн үг вэ? Тийм мунхаг зан гаргаж болохгүй шүү гэвэл Базар толгоо унжуулсан хэвээр өөр зам байхгүй шүү дээ Цэрмаа минь. Чамайг ч зовоож өөрийнхөө ч зовоож байхын хэрэг юу? За үрд баяртай гэж хэлснэ. Огцомхон эргээд өөх шахам явчихлаа. Цэрмаа дуудах гэснээр зүрх хөрсөнгүй. Хойноос нь харсаар хоцров. 16 дугаар хэсэг төгсөв.